Сэрэглэн хөгжилтэй Мөнх тунх хайртай тундаруухан мөнх тунх марцсан бас игдүүтэй басар мөнх тунх ухаалаг бас овчин засхан мөнх тунх бид адад явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүч байна атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутан гарч чадхыг манай хөргөн супер хүчтэй бүгдүүд хайж олно бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүд байна мухтох За ирчлээ шүү минь дөө. It's show time. Хөөх, ястай гоё юм аа. Та яаж сурсан бэ? Оо, их чинь YouTube үзэж байгаас сурцсан шүү. Би бас тоглож сурах юмсан. Миний дүү чаднаа. Их чинь чам зааж өгч бас болно штэ. Вау, ямар гоё юм бэ? Гэхдээ би тань шиг юм үзэж байгаад өөрөө сурвал гоё ахаа гэж бодож байна. Мундаг штэ. Их чинь одоо ноот зээжилж эхэлж байгаа. Тийм үү? Нот гэдэг хөгжим уншдаг үсэг гэсэн үг юм уу? Яг зөв. Ёстой онч хэллээ шүү. Миний дүү дэлхийд хэдхэн төрлийн хэл зөвхөн нэг хэлээр ярьдгийг мэдхүү. Тооны хэл, дохооны хэл, хөгжмийн хэл гэдэл. Тэгээд хөгжмийн нот нь бүх хэл дээр нэг үг байдаг гэж боддоо. Өстой гоё гоцтэй. Тэгэхээр хоёулаа хэрвээ хөгжмийн нотыг мэддэг болчвол дэлхийн хэл сурнаа гэсэн үг шүү дээ. Пүүх, ямар гоё юм бэ зоолагчээ. Тэгвэл би бас хөгжмийн нотыг заавал цээжилнэ. Ястай гоё юм аа. Хоёулаа хамт цээжлээ за. Тгий. За, манай охтууд маань юу хийцгээж байна да? Зоолагч надад укулеле яаж тоглохыг зааж өгөхөр болсон. Пүүх, ямар гоё юм бэ? Харин Ингээд байштай те 10 ах гой хөгжим тоглолтгийг мэдхүү та нар. What? Юу вэ? Мэддгүү байсан юм уу? Төгөлтөр хуур, гитар гэдэл залуудаа хамтлагтай байсан юм билээ шүү. What? Та хоёр дараа нь асуугаарай за. За, үлгэрээр аяллаа. Эхэлцгээх үү? Хамтлагаараа аялах уу да? Хамтлагаараа. Ди. Хамтлагаараа. За. Тэгвэл хамтлагаараа аяллаа. Ингээд ямар нэртэй ах уу? Гарын 5 руу хамтлаг. Окей. Гарын 5 руу хамтлаг. Assemble. Европ хортын үлгэр бяцхан улаан малгайт. Эрдэ урдын цагт нэгэн инхри бяцхан охин байжээ. Бяцхан охиныг харсан бүгдэл баясан хөөрж өхөрдөн. Харцан гэрэлтэж хацран бумбайсан эгдүүтэй хөөрхөн аж охиндон эмээн бүрчих хайртай. Эмээн нэгэн удаа аж охиндон улаан малгай бэлгэлжээ. Малгайн түнд зогсон гэдэг гайхалтай. Энэ өдрөөс хойш охин улаан малгайгаан үргэлж өмсч явдаг болжээ. Ингээд түүнийг бүгдээрээ улаан малгайд хэмээн дуудах болж гин. Нэг өдөр ээж нь эртлэн босч хуушуур хайрчээ. Тэгээд улаан малгайтад
Энэ хушуур савтай сүг Мэдэн авч зүг. Биетэн тэнхэрхэд хэрэгтэй. Ойр дэх ядраад байгаа юм гэжээ. Замд саад тодгор байхгүй. Боломжтой яваарай. Замаасаа гарч болохгүй шүү гэж загчээ. Охин ойн зөрөг замаар алхаж явах замд чон хүлээж байгааг мэдсэнгүй. Улаан малгайтай болоод түүнд туслах уу? За тэгье. Гэхдээ яаж олох уу? Энэ ойн дундах юм байна. Энэ замаар бараг ирэх баха. Эндээ хүлээж авах уу? Энэ нэрээ үлгэр олгон дээр хөөрхий чоннууд л дандаа дайсан болж явах юм те. Хоёрт бүр баруун солгоогүй чон гарч ирж швэ. Тэр мөн үү? Харин бяцхан охин гэж байсан. Энэ арай том уу? Арай хөгшин үү? Гэхдээ улаан малгайтай л юм биш үү? Мөн бэлгүү дээ. За хитүүлээ. Яадаг ч байсан асууад үзье. Яг зөв. Тэгээ. Сайн байцгаана уу? Сайн байна уу та? Юу хийцгээж явна да? За болоо. Ийм улаан малгайт гэж хаана үдийн? Намайг хэлсэн үү? Улаан малгайт гэж? Та улаан малгайт мөн үү? Тийм ээ. Би бяцхан хөөрхөн улаан малгайт байна. Сайн байна уу? Бяцхан хөөрхөн улаан малгайтай. Сайн байна уу? Та нар юу хийж явна да? Бид нар харин таныг хайгаад явж байлаа. Бид харин танд аюул толгорхъя гэж бодоод. За энэ их ч улаан малгайт юм бол би жижигхэн гүлгэн босор юм байна. Харин би яг тэгж бодчихлаа. Жижигхэн гүйлгэн босроо. Би зөв жишээ болгож хэлсэн шүү. Бид ингэж дуудаарай. Окей. Жижигхэн гүйлгэн бослоо. Гүй, харатан босор. За ойлголоо. Жижиг басади. Харатан босор. Надад ямар аюул тохиолдно гэж? Би эмээр өгөөл явж байгаа юм. Харин замд чинь чон хүлээж байгаа гэж сонсоод. Яна чоно. Ямар амир юм бэ? За ингэж яхан цаашаа юм бэ? За, улаан малгайтай хідүүлээ хамт явах уу? Тэгээ. Алуулаа явбал айхгүй гоё. Манай энэ хавь зөндөө гоё газрууд байгаа. Тийм үү. Тийм. Миний атлалтаа олон газар байгаа. Би зарим газарт нь бүр оройгоор очдөг гэж. Улаан малгайт ихчээ. Та хогоо унагчлаа? Одоо надад хэрэггүй юм чи хайсан юм аа. Байгальд ингэж ер нь хааж авсан хогоо ингэж хайж болохгүй штэ. Хогийг хаяхгүй тэгээ яах юм? What? Гүй эн чин хогийн савнд нь л хаяны үсттэй. Тэглэж энэ хавар хогийн сав байхгүй байгаа үсттэй. Тийм л дээ. Гэхдээ хармаалж авч явж байгаад хогийн сав тааралтаар нь хайж болно шүү дээ. За яашгүй. Манай ээж шиг өглөөд байх юм аа. What? Хөөе, та хэд идэхгүй мүү? Таны ээж имэд чинь хийж явуулсан биш үү? Ёо, ядраад байна уу? Хідүүлээ энд унтаж байгаад буцах уу? Имэн яах болж байна? Ёо, цадчлаа. Тэнд миний тоглох газар байгаа штэ. Очиж тоглох уу? Яна. Имэд нь аваж хоол хөрчлөөдөө. За нөгөө чонон тааралдвал яана хэдүүлээ? Нэрэ чон байгаа тий. Тийм, чон байгаа шүү. Баахан алхлаа.
чон гарч ирэхгүй юм шүү. Уг нь ч тийм л дээ. Гэхдээ болгоомжтой байхгүй бол хідүүлээ гарч ирэхгүй бол чоныг хайж болох уу? Хүй. Тэгдэг нь яаж байгаа? Очиж үдээ л тоо чоныг. Чон гарч ирэхгүй бол чон дээр очиё. Юу? Улаан малгайд ихчээ. Ингэж болохгүй штэ. Яаж болохгүй гэж? Чоныг очиж үддий гэдэг чи одоо юу гэж байгаа юм ба энэ ч тоо. Гү харин тийм аюултай шүү дээ. Оо, заазан. Та хидч туулаан зүрхтэй хүүхдүүд юм биз дээ. Туулайн зүрхтэй гэхээр юу гэж байгаа юм бол? Дэлтэн зүрхтэй гэж байгаа юм уу? Аймхаа гэж байгаамаа. Гой хөвгөлтэй юм хийлдэ. Ингээл алгаад байхаар чи уйтаад байна штэ. Харин тийм ээ. Юу хийх вэ? Зоол ихчээ. Та чигч болохгүй штэ. Улаан малгайд ихч имээдэ хуушураа оожиж өгөх ёстой шүү дээ. Өө. Хичэнд бас нэг удаа үлгэрээр аялж үзэж байгаагийнх гой юм хийж үзмээр л штэ. Оо, энэ хоёр бол таарсан хоёр байна дөө. Басраа. Өөрөөсөө игч мэт хүнтэй ингэж ярьж болохгүй шүү дээ. Хүй, та хэд энэ хуушурыг аваачаад өгч хөө. Зоол гисэн үү? Аха. Хоёлаа санаа бол айгүй нийлээд байгаа юм биш үү? Yes. Хүй, би гой газрууд үзүүлэх үү? Тэгэлдээ. Зоол ихчээ. Таалдаа. За их чинь жоохон ирэх чөлөөтэй дураараа баймаар байна. Let's go. Гадаадаар ярьсан уу юу? Оо, үгүй. Явцгаая гэж байгаа хгүй юу? Явж захлахгүй тий. What? Манай тавын зорж очсон жижигхэн хүрхэн улаан малгайд нь юу болгоно юм бэ? Чон дээр үнэхээр очих болов? Улаан малгайд болон зол эгчнэр яагаад ингэж муу айш гаргаад байна вэ? Энэ бүх үйл явдлыг дараагийн ангид хүлээн авч үзээрэй. Баяртай. Хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүдч байна. Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадахыг манай хөрхөн супер хүчтэй хүүхдүүд хайж олно. Гэртүү?